хуудасуудад манай сэтгүүлч цандавж орж ажиллаж байна. Зочинтой ярилцаж мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх болно. За тэгэхээр үндэсний төлөвлөрийн системийн тухай хуулийг одоо энэ оны 5 сард улс хурлын жуулганаар баталсан байгаа. За тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт одоо хууль өөрөө 1 сарын 1-ээс хэрэгжих юм байна. За үүнийг өгтөд Монгол банкнаас бол одоо өшөлтөд тодорхой ажлуудыг хийж эхлэх байгаа юм байна. Тэгэхээр энэ талаар мэдээлэл өгөхөөр Монгол банкны хууль эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн мөнх кондромыг бид одоо зочноор урьсан байгаа. За тэгэхээр одоо мөнгөний бодлогын систем одоо шинжлэхдэх гээд байна гэсэн юм мэдээлэл байсан. Тэгэхээр энэ нь бас арай тийм биш юм шиг байна тийм ээ. Тэгэхээр эндээс яриа эхлэх байлаа. За тий. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг Төв банкнаас санаачлаад засгийн газартай хамтран засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлснээр энэ оны 5 дугаар сард их хурлаар батлагдлаа. За энэ хуулиар бид нэр шинэ төлбөрийн системийг нэвтрүүлж байгаа бус харин одоо байгаа төлбөрийн системийн оролцогчдын эрх зүйн байдал тэдгээрийн оролцогчийн бас хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах юм үндсэн зорилготойгоор бид нэр энэ хуулийг бол ерөөхдөө санаачил батлуулсан байна. Тэгэхээр одоо хууль хэрэгжиж эхэлснээс одоо иргэд аж ахуй нэгжүүд одоо аюулгүй байдал гэдэг ч юм уу тийм ээ мэдээж өөр талбайтай зөвлөгөө сонирхох шүү дээ тийм ээ. Тэр талаас нь одоо хувь хүнд ямар хэрэгтэй одоо урд өмнөхөөс илүү одоо урд өмнөтэй ажлууд одоо хийгдэж эхлэх юм. Төлбөрийн системийн оролцогч гэдэг маань ерөөхдөө бид нэр санхүүгийн байгууллагуудаа ойлгож байгаа. Тэнд бол мэдээж банк орно. Одоо бол бид нэр энэ хуулиараа банкнаас бусад оролцогчдыг бол системд нэвтрүүлэх юм үндсэн зорилготой. За нэгэнтээ системийн эрх зүйн байдал өөрөө тодорхой болсноор энэ системд оролцогчийн одоо эрх зүйн байдал энэ төлбөр тооцоо хийж байгаа санхүүгийн хэрэглэгчийн маань эрх ашиг ямар хэмжээнд хамгаалагдах ёстой юм бэ гэдэг эрх зүйн үндсийг бол Монгол улсад анх удаа ингэж хуульчилж өгсөн юм онцлогтой хууль байгаа. За тэгэхээр одоо таны карманд байгаа 50 төгрөг таны хүүхдэд шилжиж очихдоо 50 төгрөгөөр яг энэ төлбөрийн системээр тасралтгүй нэгдүгээрт найдвартай үр ашигтай ингэж системээр дамжих энэ эрх зүйн бололцоог энэ хуулиар бол хангаж өгж байгаа. Тэгэхээр яг хууль хэрэгжээд эхэллээ гэж бодоход зүгээр манай улсын хувьд энэ дэд үтсийн асуудал байна шүү дээ тийм ээ тоног төхөөрөмж технологийн хувьд одоо олон улсын түвшинд хэр төхөж очсон бэ? За яг өнөөдрийн нөхцөл байдал бол системийн хувьд бол хоцрогдсон зүйл бол байхгүй илүү боловсронгуй болж байгаа гэж ойлгож байна. Төв банк Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр энэ төлбөрийн системийг илүү боловсронгуй болгох төслийг бас энэ хуулийн хажуугаараас хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр одоо нөгөө шилжүүлж байгаа мөнгөн хөрөнгө маань тасралтгүй иргэд хооронд ингэж шилжигдэх, дамжуулагдах энэ үйл явц маань илүү найдвартай болно л гэсэн үг. Тэгэхээр энэ зүгээр олон улсад бол бүх юм цахим хэлбэрлэлөөр шилжиж штэ тий. Тэгэхээр манайх ч гэсэн одоо яг тийшээгээл тэр чиг хандлагаар байгаа бэлнээр тооцоо хийдэг асуудал ерөнхийдөө хангагдчих эхэлнэ гэж ойлгож болох уу? Болно. Ер нь картын систем тийм ээ. Тий. Ер нь бид нэр бэлэн бус төлбөр тооцоонд бол картын системийг ойлгож байгаа. Нөгөө талаар бид нэр цахим мөнгө гэдэг шинэ эрх зүйн ойлголтыг бол бий болгож ирсэн энэ хуулиараа. Тэгэхээр одоо иргэд санхүүгийн хэрэглэгчд маань заавал одоо бэлэн мөнгөөр ингээд энд очиж төлбөр тооцоо энэ бэлэн мөнгө маань өөрөө маш зардалтай юм үйл ажиллагаа хийж байгаа. Төв банкны хувьд хэвлүүлэх зардлаас өсвөлээд нөгөө талдаа санхүүгийн хэрэглэгчийн маань аюулгүй байдалтай бас шууд холбогддог. Тийм учраас бэлэн мөнгийг бэлэн бус хэлбэрлэлөөр шилжүүлэх юм суурь одоо зохицуулалтыг энэ хуулиар бас бэлэн зохицуулж өгсөн байна. Тэгэхээр иргэдийн ч аж ахуйн нэгжийн ч дансны мэдээлэл бол одоо нууц шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ аюулгүй байдал гэдэг талаас одоо тэр хамгаалтын систем нь яаж явагдгийг одоо хакерын асуудал гэж бас байдаг шүү дээ тийм ээ. За энэ хуулинд яаж туссан байгаа юм? Системийн аюулгүй байдлыг бол мэдээллийн технологийн түвшинд бол түрүүний хэлсэнчлэн Азийн хөгжлийн банктай хамтраад одоо бидний хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд бол илүү найдвартай болохын боломж бас бүрдэнэ гэж Төв банкны зүгээс бол харж байгаа. Тэгэхээр одоо байгаа систем маань ч бас харьцангуй найдвартай одоо үйл ажиллагаа явуулж ирсээр байгаа. Энэ системийг илүү л найдвартай боловсронгуй болгох юм үндсэн чиглэлтэй. Азийн хөгжлийн банк гэснээр 2014 онд Азийн хөгжлийн банк өөрөө энэ асуудлыг санаачлаад явж байсан байхаа. Тэгэхээр тэдний хийжсэн одоо төсөл дээр түшиглээд энэ ажил хамтраад хийгдэж явж байгаа гэж ойлгож болох уу? Болно. Тий. Ерөөсөө тэндээс л одоо яваад байгаа. Ер нь яг үүслийн ярих юм бол Төв банк хизээдээ
төлбөрийн системээр тухайн цаг үетэйг нийлүүлээд хөгжүүлж ирсэн. Яг энэ төсөл маань Төв банкны зүгээс 2008-9 оноос ер нь эхлэлтэй төлбөрийн системийн хуулийн энэ шинжлэх асуудал илүү боловсронгуй болох хэрэгцээ шаардлагыг бол бид нэр тухайн үед тодорхойлоод одоо 8-9 оноос хойш ерөнхийдөө тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсны үр дүнд түүн дээр нэмэх нь бас Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны ийм одоо техникийн тусалцааны хүрээнд энэ хууль маань өөрөө бэлэн болж өргөн мэдүүлэгдсэн байна. Нөгөө талаар нь олон улсын стандарт гэж байдаг шүү дээ. Улс орондын гүйлгээ гэдэг тийм ээ. Тэгэхээр бусад улс орнуудаас ерөн зүгээр бас нэг тийм тавьдаг нөхцөл шаардлага ер нь та нар ийм байх ёстой гэдэг асуудал бас байдаг байлгүй тийм ээ. Яг олон улсын стандартын тухай ярихад Төв банкнаас бол BIS гэдэг одоо Төв банкуудын банк гэж бараг ярьж болохоор ийм нийтлэг стандартуудыг баталдаг ийм байгууллага байгаа. Тэр байгууллагаас бусад улсуудад санал болгодог, зөвлөмж болгодог дүрм журмууд стандартууд гэж байдаг. Төв банк өөрийнхөө үйл ажиллагааг тухайн одоо нийтлэг олон улсад дааж мөрдөгдөж байгаа энэ стандартуудыг бол хэрэгжүүлэхийг бол ямагт зорж ажилладаг. Тэгэхээр бусад улс мөн адил энийг бол дааж мөрдөх ийм одоо хэрэгцээ шаардлага байдаг учраас бусад улсуудаас хоцрох эсвэл дутагдaltaй байгаа зүйлүүд гэхээс илүүтэйгээр харилцан хоорондоо бие биенийхээ хөгжлийг дэмжиж ажиллах юм бас чиглэлтэй байдаг. Тэгэхээр систем хэрэгжөөрөө цогц юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр банкны ажилтны буруугаас болоод зарим арилжааны банкны буруугаас болоод ч юм уу ингээд бас нэг гүйлгээс хаадах за түүнээс л тохирол учрах асуудлууд бас байхыг үгүйсэхгүй тийм ээ. Тэгэхээр энэ дэр ингээ хариуцлагын тогтолцоо гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хуулинд тэр сайн тусгаж гисэн байна. Энэ хуулиар бас нэг зорьсон чиглэл бол төлбөрийн системийн тасралтгүй үйл ажиллагаа, найдвартай үйл ажиллагаа гэсэн үндсэн зарчмуудыг бол одоо барьж суур ойлголтыг бол бий болгохыг зорьсон. За үүнд болохоор одоо төлбөрийн эцэслэлттэй холбоотой тухайн иргэн өөрийнхөө санхүүгийн гүйлгээг одоо санхүүгийн байгууллагаар дамжуулахад тухайн төлбөр нь өөрөө эцсийн байхтай холбоотой банкудаас юм уу эсвэл тухайн санхүүгийн байгууллагаас одоо бид нэр зөвхөн банк гэж ярих бас харьцангуй ойлголт болсон байна. Яагаад тэгэхээр энэ хуулиар бид нэр бусад оролцогчдод бол санхүүгийн зах зээлийг бол илүү нээлттэй болгож өгсөн. Тэгэхээр бид нэр одоо төлбөрийн системийн оролцогчийг зөвхөн банкар хязгаарлалгүйгээр бусад санхүүгийн байгууллагуудыг энэ үйлчлэгийг иргэдэд санал болгох энэ болцоог бас бүрдүүлж өгсөн. За мэдээж энэ үйл ажиллагааг явуулахын тулд хуулиар тодорхойлсон шаардлагууд байгаа. Тухайн шаардлагыг хангасан санхүүгийн байгууллага уг системд холбогдож бусдад үйлчлэгээ үзүүлэхээр байгаа. Нэгэнтээ хэрэгцээ тавигдах шаардлагуудыг хангаад орж ирсэн бол тухайн үйл ажиллагаанд бас хяналт байх ёстой. Бүхэл системийн хяналтыг бол Төв банкнаас хэрэгжүүлнэ. Хяналтаас ямар нэгэн байдлаар зөрчил илэрсэн тохиолдолд бол холбогдох хариуцлагуудыг бол тухайн хуулиараа болон бид нэр зөрчлийн тухай хууль болон зөрчил хэн шийдвэрлэх тухай хуулийг хүрээд энэ асуудлуудыг бол хангалттай шийдвэрлэх боломжийг бол бүрдүүлж өгсөн байна. Тэгэхээр нэгдсэн сүлжээ байд юм уу? Эсвэл зөвхөн хальт харахад нэг их дүнтэй төлбөр тооцооны систем, бага дүнтэй төлбөр тооцооны систем гэж бас англиад ах шиг байна тийм ээ. Энэ одоо ямар ялгаатай? Анги шаардлага байна уу гэх тийм ээ. Төлбөрийн системийг бол яг өөрөө хэлсэн чинь их дүнтэй бага дүнтэй төлбөрийн одоо үйлчилгээнүүд гэж байгаа. Бага дүнтэй төлбөрийн системийг бол бид нэр одоогийн байдлаар болохоор их дүнтэй төлбөрийн бага дүнтэй төлбөр хоёрыг хоёулангийн Төв банкнаас цоон байгуулж байна. Энэ өөрөө нэгдсэн систем. Яг өөрийн хэлсэн, таны хэлсэнчлэн одоо нэгдсэн систем байдаг болов гэдэг асуудлыг ярьж байна. Энэ өөрөө төлбөрийн системийн тухайлаар бид нэр энэ системийг цогц нийтлэл байлгахыг бас зорьсон. Тэгэхээр одоо байгаа бүх системүүд Төв банкн дээр суурилсан гэд нийтмэл нэг системээ гэж ойлгож болно. Харин тэр их дүнтэй бага дүнтэй гэдэг хэсэг бол систем доторх бүрэлдэхүүнүүд байгаа. Тэгэхээр систем хамрагдсан аж ахуйн нэгж одоо иргэдж байна вэ байгууллагуудад одоо зээлийн асуудал, хүүгийн асуудал, хөнгөлтийн асуудал гэдэг ч юм уу зүгээр энэ асуудал бас энэ хуулинд төлөвлөгдөж өгдөг юм болов яа гэх юм бэ? Энэ бол тустай асуудал юм. Ер нь тустай ойлголт. Төлбөрийн систем бол мөнгөн урсгалыг зохион байгуулж байгаа ийм үйл ажиллагаа. Тий. За ингээд бидний урлагаар ирж бас тодорхой мэдээлэл өгсөн танд их
баярлалаа. Тэгэхээр ямар ч гэсэн хууль хэрэгжээд ирэх 1 сарын 1-ээс юм ба шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгэхээр тэнд одоо аж ахуйн нэгж албан байгууллагууд ч юм уу да ямар хөө бэлтгэлтэй байх юм бол зүгээр нэг их бэлдэх шаардлагагүй юу. Онц өөрчлөлт бол орохгүй юм ба шүү дээ, тийм ээ. Энэ үйл ажиллагаа явдгаараа хэвийнээрээ явагдана. Санхүүгийн хэрэглэгчийн зүгээс бол бэлдэх зүйл бол тийм одоо хэрэгцээ шаардлагаас их биш. Харин тухайн системд оролцож байгаа буюу үйлчлэгийг санал болгож байгаа байгууллагууд одоо хууль хэрэгжиж эхлэхээс өмнө бол бэлтгэл ажлуудыг бол хангасан байх ёстой шаардлагуудыг бол Төв банкнаас бол тавьж байгаа. Одоо програм хангамжийн хувьд одоо өөрчлөгдөл шинэ юм харж яадаг шүү дээ. Энэ програмыг заавал аав гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр ингэхгүй нэ шүү дээ, тийм үү? Үгүй. Хуучин систем, хуучин програмаар явуулаарай л яв. Тий. За танд баярлалаа. За баярлалаа. За студид Монгол банкны Эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн мөнгө гондром ярьж одоо манай тус тодорхой мэдээлэл өглөө. Ингээд хэдэн орны дараа дараагийн зочдтойгоо уулзах болно. За баярлалаа. Тэгэхээр үндэсний төлбөрийн системийн хууль 2018 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлснээр бас ямар өөрчлөлт бий болох юм бэ гэдэг тухай тодорхой мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Үргэлжлүүлэн орон нутгийн багц мэдээллийг танилцуулъя. За Баян-Улгийн аймагт хадлан бэлтгэх ажил 72.6% явагдаж байгаа талаар аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Малчид 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 45.7 мянган тонн өвс, 3.7 мянган тонн гарт